хайх зэрэгцэн хоолоогоо жижигнүүлв. "Гүй чи яаж байна?" Гэхэд Сүхбат сурагч байж хандлаа. Одоо өөрөө багшуулах цаг минь болсон. "Тэгээд чи наад муранда багшилж байгаа юм уу? Юу зааж байгаа юм?" "Би энэ муранд хөлтэй байхын үндсэнийг зааж байна. Муурч нь бодож сэтгэж чадахгүй болохоор чиний юу заахад байгааг ойлгохгүй шүү дээ. Муур хүн шиг бодож чаддаг байхгүй та Сүхбат. Одоо надад бойл." Гэхдээ Сүхбат түнрүүс сэжиг бүхий хараад "Та ч хүн биз дээ. Тэ? Та миний юу заахыг ойлгож чадна. Тийм биз дээ" гэлээ.